За 12 дугаар ангийн 2024 оны өсвөл үнэлгээг тайлбарлана. За 1-р бодлого нь модуль нь 7-той тэнцвийн тэгшлийн шидэг болоорой гэж. Тэгэхээр модуль нь 7-той тэнцүү байна гэдэг чинь манай энэ илэрхийлэл маань эсвэл 7-той тэнцвээс маш таараа эсвэл хасах 7-той тэнцвээс маш таараа. Яагаад гэвэл тооны модуль гэдэг бол координатынхээс тэр тав хүртэлх зай. Тэгэхээр 7-ч координатынхээс 7-ны зайтай хасах 7-ч координатынхээс 7-ны зайтай. Тэгэхээр модуль нь 7 гарна гэхээр нэмэгт 7 эсвэл хасах 7-той тэнцвэж болно. За эндээс хасахыг гэсэн зөв хасах 3 хоошоо нэмэх 3 10 хасахыг гэсэн зөв хасах 7 дээр 3 нэмэхээр хасах 4. Эндээс манай x нь хасах 10-тэй тэнцүү, x нь 4-тэй тэнцүү. Тэгэхээр 4 10 хасах 12 хоёулаа шийдэн буюу 2 ба 3 гэсэн хариу нь D. За 2-р болгоны энэ илэрхийлэл утга болоорой гэж. Тэгэхээр эндээс манай энэ илэрхийлэл маань x дээр нэмэх 1-ийн квадрат байна. Хасах нь язгуурн дээр x-ийн квадрат. За би энэ x дээр нэмэх 1-ийг эргэж рүү мэдэхгүй байгаа тул энийг модуль таарна. Мөн x-ийн квадратаас язгуур гарахаар x гарна. Гэхдээ x-ийг эргэж рүү мэдэхгүй учраас модуль. За гэтэл надад x маань энд тэгээс их тоо шүү гэдэг юм. Тэгээс их тоо юм чинь тэгээс их тоонд 1-ийг нэмэхээр эрэг тоо, энэ эрэг тоо. За хоёулаа эрэг тоо учраас энэ эрэг тооны модуль яг өөрөө л гарна. Яагаад гэвэл координатынхээс тэр тавьдаг зай нь өөрөө л гэсэн үг. За тэгэхээр нэг яг байгаар задлаа нарастаад манай хариу 1 буюу зөв хариу нь R байна. За 3-р PQ2 ингээд олон гишүүнд өгсөн. За дараах олон гишүүнийг олоо гэж. За 3-р энэ доотлын энэ цайд ич. За энэ олон гишүүнийг олно. 3-ыг хүчин PX олон гишүүнд маань 2-ыг хэсэх нэг хасах нь 2-ыг хүчин QX олон гишүүнд маань ингээд өгсөн. За ингээд таалтаас хэлж. Эндээс 6x-ээс хасах нь 3, хасах нь 2x квадратыг нэмэх нь 6x хасах нь. За тэгвэл эндээс хасах 2x квадрат 6 дээр 6 нэмэхээр 12x хасах 3 хасах 8 гэхээр хасах нь 11. Тэгэхээр зөв хариу нь энэ R байна. За 4-р нь ийм байгаа тохиолдолд A, B хоёрын нийлбэрийг олно гэж. За тэгэхээр би эндээс 1-ийг хуваах нь эхний хуваараасаа бүгд x-ийн квадратыг халуун сарч. X-ийн 3-аас x-ийн 1, x-ийн квадратаас 1 болтож. За тэгвэл эндээс манайх ийм хоёр алга гишүүнтэй өрчүүр байна те. За тэгэхээр ийм хэлбэр тавинаа. Ийм байх үеийн А, Б-г олоо ч гэсэн байна те. За нэр тэнцвэм чинь тэнцвүүлэхийн тулд ижил өргөе. Энд x квадратаар өгөөд энд x дээр нэмэх нэг өгч. За хоёул хуваар нь адилхан учраас хүртүүрүүдийн тэнцвүүлэхээр 1 гэдэг бол А гүрч нь x-ийн квадрат хасах нь энийг x дээр нэмэх нь b-гээ x дээр нэмэх нь 1-ээр бүржүүлнэ. За альта задлаад бүржүүлье. Тэгэхээр хасах гэж хагаад x-ийн квадрат нэмэх нь x нэмэх нь b гүрч нь x нэмэх нь b. За хасгаал задлахаар бүх тэмдэг маань эсрэгээс төлөвтөн хасах x квадрат эндээс би x-ийг халуун саргаж аваад гарах чинь 1 дээр нэмэх нь b хасах нь b. За энэ нэг маань энэ олон гишүүдэд тэнцүү гэдэг. X квадратыг хаалт саргалаа А-гаас 1 хасах нь x-ийг үрчиг 1 дээр нэмэх нь b хасах нь b. За энэ хоёр олон гишүүн тэнцүү гэж манайх энд x байхгүй нэ. Тэгэхээр энд x квадратын коэффициент нь бол тэг гэсэн үг. А мөн x байхгүй учраас коэффициент нь тэг гэсэн үг. А манай сул тоо маань нэгтэй тэнцүү гэсэн. Эндээс А-гаас 1 маань тэгтэй тэнцүү, 1 дээр нэмэх нь b маань тэгтэй тэнцүү, хасах b маань нэгтэй тэнцүү гэсэн. За харъя бүгд эндээс А бол 1 байна. Эндээс b болохоор хасах 1 байна. За эндээс b болохоор хасах 1 гээд адилхан гарчин тий. За ингээ А B2 олцсон. Миний олох юм маань А B2-ийн нийлбэрийг олгосон байна. Тэгэхээр А B2-ийн нийлбэр маань юу вэ гэсэн чинь А маань нэмэх 1, B маань хасах 1 буюу хариу нь тэг байна. Тэг буюу B хариу. За 5-р нь энэ функцийн босоо асимметри бол гэж байна. За тэгэхээр манай бөхшөөл бүгд y тэнцүү нийгэх нь x гэдэг функц. За энүүний босоо асимметри гэхээр яах вэ гэсэн чинь бүгдээрээ
энэ графикийг зурхаар нэгийг орлоход 1 2-ыг тавихаар улам ингээ багасаа авчин тий. Тэгэхээр үргэлж хязгаар биш ойрцсон. За нөгөө талын адилхан ийм график өгдөг тий. За тэгэхээр асимт гэж үг хэлээд байгаа гэхээр энэ бол хэвтэй асимт. Ийшээ манай функц хязгааргүй ойртод байгаа бол хязээж огтлохгүй. Энэ нь адилхан. Энэ бол босоо асимт. Энэ нь босоо асимт. Өөрөөр хэлбэл манай энэ шугам руу x нь хязээж огтлохгүй байна тий. За энэ мөн хязгааргүй ойртод байгаа боловч хязээж огтлохгүй. Энийг босоо асимт гэдэг. За босоо асимт нь болохоор манай энэ өгсөн тохиолдолд юу вэ гэхээр x квадратын нөхний x гэсэн энэ хуваар нь тоог тэг тооцоолохгүй учраас энэ бол тэгээс ялгаатай. Тэгэхээр эндээс x-ийг хаалгансарахаар x-тэй нэмэх нэг тэнцвүүдийг болоод тос бүрийн тэгтээ тэгэхээр x тэнцвүүдийг x тэнцүү хасах нэг. Тэгэхээр өөрөлдвөл юу гэхээр манайх x нь тэг ажиллахгүй хасах нэг ажиллахгүй. За тэгэхээр манай граф маань ер нь бол ямар төлөвтэй юм гарах вэ гэхээр x тэнцүү хасах нэг хязээж огтлохгүй x тэнцүү 0-ыг бас хязээж огтлохгүй ийм граф гарнаа гэсэн үг. За яг график нь бол зүгээр тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө ингэн гэсэн хязээж нэг огтлохгүй гэдэг юм уу. За одоо энэ донд манай энэ хоёрыг болохоор хязээж огтлохгүй юм шүү дээ. Зүгээр багцаад яг жинхэнэ граф нь биш үү зүгээр иймэрхүү л гэсэн нэг огтлохгүй. За энийг хязээж огтлохгүй ч юм уу одоо ийм график авахнэ гэсэн ингээд хязгааргүй артдаг ч юм. Энийг тэгэхээр босоо асимт гэдэг. Манай график жинхэнэ граф нь биш үү зүгээр ийм асимт гэж энийг хэлнэ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр манайх босоо асимтыг болохдоо хуваар дээр байгаа юм нь тгийслгатай буюу манай 0 хасах нэг 2 нь босоо асимтад энийг манай тэгштгэл энэ шийдэд энэ граф маань хийж авчихрахгүй гэсэн үгээс нь хязгааргүй тэмүүлж байгаа үед. За 6 логарифм. Тэгээд логарифм язгуудар 3 суурьтай тангас 30 дээр утгыг хэдийг авдаг вэ гэхээр нэгийг хуваах нь язгуудар 3-ыг авдаг. За тэгэхээр нэг бүгдээр логарифмын чанар ашиглаад нэгийг хуваах нь язгуудар 3 гэдэг маань язгуудар 3-ын хасах нэг зэрэг. За хасах нэг маань уршаа гараад хасах нэгийг хүчгэн логарифм язгуудар 3 суурьтай язгуудар 3. Энэ маань нэгтэй тэнцвэн ч манай хариу нь хасах нэг гэсэн. Тэгэхээр зөв хариу нь байна. За дараа нь 7. За энэ бол B бутархай хэсэг болоорой ч энэ тооны бутархай хэсэг бол. За тэгэхээр эндээс ингэ харсан чинь 3 суурьтай 4 суурьтай 5 гэх мэтлэн 2021 суурьтай 2022. За тэгвэл бүгдээ логарифмын чанар ашиглаад ингэнэ. Энэ маань 3/4 юм байна. За тэгвэл хоёр дахь хэлээр хэллээ. Би логарифм хэрвээ А суурьтай B байвал би нэг C суурьтай болгоё гэвэл логарифм C суурьтай B хуваах нь А. Ийм логарифм чанар байгаа тийм. Би бүр дуртай суураараа логарифмчилж болно. За тэгэхээр C маань тэгээс их таах ёстой. Тэгээс их нэгээс л гатаа таа. За тэгэхээр би C суурьтай B хуваах нь C суурьтай А гэж ингэж болох юм байна тийм. Яг энэ ёсороо би одоо 4 суурьтай 5-ыг 3 суурьтай болгоё. Тэгэхээр юу гэхээр логарифм 3 суурьтай энэ логарифм 3 суурьтай юу гэж тавих гэсэн чинь 5-ыг хуваах нь 4. Яг энэ шиг дараагийнх нь 5 суурьтай 6-гаа логарифм 3 суурьтай 6-аар хуваах нь логарифм 3 суурьтай 5. За гэх мэтчлэн үргэлжлээд хамгийн сүүл энийг юм уу адилхан 3 суурьтай болгох чи 3 суурьтай 2022-ыг хуваах нь логарифм 3 суурьтай 2021. За тэнгууд ингээ хураалаа гэх мэтчлэн хамгийн сүүл чинь биднэрт логарифм 3 суурьтай 2022 нүлтнэ. За энэ тооны бутархай хэсгийг бол гэсэн. За тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн энэ тооны бүхэл хэсэг буюу энэ маань ямар тоотой хамгийн ойролцоо вэ гэдэг юм халыг. За 2022 маань 3-ын хэдэн зэрэгтээс арай бага юм бэ? Хэдэн зэрэгтээс арай их юм бэ гэдэг нь халыг. Тэгэхээр бүгдээрээ шил 3-ын 4 зэрэгт 81 гэдэг юм тийм. За 3-ын 5 зэрэгтээр энийг 3-аар хурцлэхээр 243. За 3-ын 6 зэрэгтээр энийг 3-аар хурцлэхээр 729. За 3-ын 7 зэрэгтэхэд 729-ийг одоо 3-аар хурцлана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань 2100-аас их байгааз 729 3 гэхээр багцаагаар 703 орсохоор нөгөө 2100-аас их гэсэн үг шүү дээ. За 327 2-аас нь 8 21 2187 юм байна. За тэгэхээр манайх энэ маань яасан бэ гэсэн чинь 7 зэрэгт бол арай хүрхгүй байна.
7 зэрэг хүрэхгүй чинь 7-оос арай бага тоо гэсэн үг. 6 зэрэгтэн 729 юм шиг маань 6-аас бол их тоо гэсэн үг. 6-аас их тоо. Тэгэхээр ер нь бол энэ маань нэг 6-аар нийттэй тоо юм байна л да. Тэгвэл B тооны бүхэл хэсэг нь хэд вэ гэхээр 6 юм байна. Тэгвэл одоо будирхай хэсэг нь хэд вэ гэхээр B нэг уг тооноосоо 3/2022-оос бүхэл хэсгийн л асууж байна. Тэгэхээр үлдсэн нь будирхай хэсэг. Тэгэхээр 3/2022-оос хасах нь 6 буюу 6/20-ын R байна. За 8 дахь нь энэ функц буурдаг байх хамгийн бага материалтай бол гэж. Тэгэхээр буурдаг гэхээр бүгд уламжлал нь тэгээс бага гэсэн. Өсдөг функцүүд уламжлалын тэгээс их гэдэг чинь. За уламжлал авахаар энэ маань 3-1-ийг үчин x куб маань 3x квадрат хасах нь 2-ны a гурчих нь x квадратаас уламжлахаар 2x. Энэ нь тэгээс бага гэсэн. За нэрийг хурахаар x-ийн квадрат нөгөө хоёроор хурахаар a гурч нь x нь тэгээс бага. За x-ийг хаалтнаас аргаад x-ээс хан a нь тэгээс бага. A нь бол тэгээс их тоо гэсэн. Буурдаг байх хамгийн бага натурал a тоо гэсэн. За тэгэхээр нэрийг тосбрын тэгтээсгээр x тэнцүү тэг x тэнцүү a. За тэгээ тавьчаад a ч нь эерэг тоо гэсэн чинь 0-ийн r байна. За тэгм үү адилхан энэ хаашаа харсан параболыг зурган дээш харсан парабол тий. Тэгэхээр юу гэхээр энэ хоёр талдаа нэмэх голдоо хасах гэсэн үг. За тэгэхээр ер нь бол энэний доор нь зурчил арай тохиромжтой шүү тий. Ингээл гэсэн парабол энэ доор нь хасах. За тэгээс бага гэхээр энд явах үед буурах юм байна шүү дээ. За ийм байх хамгийн бага натуралтай бол гэхээр чинь а нь болохоор 1 байвал 0-оос 1 явах гэсэн шүү дээ. Хамгийн бага байх натуралтай болоо гэсэн. За ингэж болчих нэ. За 9 энэ функцийн уламжлалыг болгож. Тэгэхээр натурал логарифмаас уламжлахаар одоо нэгийг хурах нь за бичдэг. За манай y тэнцүү ln x гэсэн функц бол ln x бол y-сөртэй логарифм шүү дээ. Уламжлахаар нэг их нэг гэсэн үг. За тэгвэл эндээс уламжлал амгал нэгийг хуваах нь гээд x буюу манай x-ийн 4 байна. Тэгээд давхар функц байгааз орвол энд nog 4 гэсэн байна. Одоо бүгдээр nog 4-ийн уламжлалаа аваад үржүүлнэ гэсэн үгнээс уламжлаа. За тэгвэл эндээс ягс нэгийг хохно гэж байрнслахтаад x-тэй нэмэх нь 4 дээрээ x-с хан 2 нь доороо. За эндээс nog 4 уламжлал авахаар эхлээд хүртээрээс нь уламжлахаар 1 болно. Тэгээд хуваараар нь үржүүлээд хасах нь хуваар дээр байгаа функц уламжлахаар 1 тэгээ хүртээрээр нь үржүүлээд хуваах нь хуваарийнх нь квадрат юм байна. За энийг бүгдээрээ эмхэтгээд хариу гарна гэсэн үг. За энийг x-ийн квадратын тустлаа. Тэгэхээр энэ x-с хан 2, энэ доор нь x-ийн 4. Тэгэхээр x-тэй нэмэх нь 4-өөс хасах хаалцатлана. Тэгэхээр x-д нь устдаад дээр нь 6-г хуваах нь x-с хан 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 4. За тэгэхээр энийг үржүүлээд яг хариунд нь үржүүлсэн байгаа учраас x квадрат хасах нь 2x нэмэх нь 4x гэхээр эмхтэгдээд нэмэх 2x тэгээ хасах нь 8 буюу манай хариу нь энэ r байжээ. За 10 энэ функцийн энэ зэгт татсан нормал шулуун тэгштэглийг ийм хэлбэрээр болно гинэ бүгд. За тэгэхээр одоо бүгд яах чаа гэсэн чинь y тэнцүү синус x гэсэн функцийн энэ 3-ны p гэсэн зэгт татсан нормал шулуун юм шүү. За юутай ч бод y нь олно. Орвол 3-ны p зэг дээр авч байгаа утгыг. Тэгэхээр синус 3-ны p гэсэн синус p-г 3 дахь чинь 60. Синус 60 дахь нь 2-ны язгуудар 3. За одоо бүгдээрээ 3-ны p байхад 2-ны язгуудар 3 гэсэн зэгт татсан нормал шулуун болгож байгаа. За нормал шулуун болгоход бол надад налалт маань хэрэгтэй. Синус x-с уламжлахаар косинус x. Тэгэхээр одоо би x-ийн хооронд 3-ны p тавилаа. Косинус 60 буюу 3-ны p тавьсан чинь маань косинус 183 дахь нь 60 буюу косинус 60 утгах нь 2-ны 1. За энэ манай налалт. За одоо бүгдээр нормал шулуун бичнэ гэж y-ээс нь y-ийг хасаад энэ цэгийнхаа. За x-с нь x-ийг хасаад тэгээд нормал шулуун гэхээр хасах нэгийг бахан уламжлаад x-нэгийг орлуулсан тий.
Орбол шүргшүүлэн перпендикуляр учраас наалтад зөвшөөрн хасах нэг ингээд тавьдаг тий. За тэгэхээр Y-с сахын язуу дөр 3-ыг хуваах нь 2, тэнцүү хасах 1-ийг хуваах нь манай наадалт нь 2-1. За нормал учраас хасах 1-ийг хуваах нь 2-1. За тэгэхээр эндээс Y-с сахын язуу дөр 3-ыг хуваах нь 2, 1-ийг хасах 2-ыг 1 тугаарч хасах 2 болчихно. X-с сахын 3-ны π. За тэгэхээр Y тэнцүү хасах 2x. За ингээд үүш тэгэхээр нэмэх 3-ны 2π. За энэ хасах маань нөгөө тишээгээд нэмэх язуу дөр 3-ыг хуваах нь 2. Тэгэхээр манай шүргч нормал нэгшил маань ийм байна. Энийг хэлбэрчтэй тойрогдсон юмсан шүү дээ. За тэгэхээр энэ 3-ын 2 юм чинь бүгдээр хоёулын 6-аар хурцлж. П-н 6 гэрэг. Энийг 6-аар хурцлахаар 12x. Энийг 6-аар хурцлахаар 4π. Энийг 6-аар хурцлахаар 3 язуу дөр 3. За тэгээ урагшаа гаргахаар 6 иргэдээр нэмэх нь 12x. Хасах нь 4π. Хасах 3 язуу дөр 3 тэнцүү тэг. За тэгэхээр 6 иргэдээр нэмэх нь 3x. За хоёлаа нэмэх нөгөө 2 маань хасах юм биш. Тэгэхээр зөв хариу нь D байна. За дараа нь 11. Дараах хялбар интегралуудыг их функцийн зөв харгалзуул гинэ. За их функц юм. За эндээс их функц гэхээр анх байсан уламжлалсан дараа x асах байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс анх байсан функц нь бол тэгэхээр интеграл авна. За зэргийн интеграл авахтаа бүгдийг нь хасах 2 юм чинь зэрэгэн дээр 1-ийг нэмээд тэрэндээ хуваах өчнөө. Тэгэхээр энэ маань хасах 1-ийг хуваах нь гэсэн үг. Тэгэхээр 1-ийн хариу маань энэ b биш, 1 нь b байна. За одоо 2-ыг харъя. За x-ийн хасах 3 чинь зэрэгэн дээр 1-ийг нэмээд тэрэндээ хуваах өчнөө. За нэмэх нь c-г бол нэг уламжлахад алга болсон сул тоогоо ард нь бичиж өгч байна. Хасах 1-ийг хуваах нь 2, x-ийн хасах 2 зэрэгт маань хуваардраад x-ийн квадрат нэмэх нь c. Тэгэхээр энэний зөв хариу нь а байна тий. За 1-ийн бол а юм байна. За энэ доор бичээд y-ийн хасах x-ээс интеграл болохоор уламжлалсан ч интеграл гасан цааргаа өөрөө гардаг функц маань y функц. За тэгээд энд x-ийн коэффициент хасах нэг байгаа тий. Тэрэндээ хувааж өгнө. Буюу уламжлахад үржүүлдэг юм чинь интеграл авахд яг эндээ хувааж өгнө гэсэн үг тий. Буюу энэ за биний дахиад өөрөөр тайлбарлая. 2-ын а, 3-ын г шүү. Нэг талаас бүгд яаж юм чи y-ийн хасах x dx тэнцүү. Тэгээд би хасах x-ээр нэг а-г орлуулж байгаа гэсэн үг. Хоёр талаас нь дифференциал авчи. Буюу d үсэг тавьчих гэсэн үг. Тэгэхээр эндээс уламжлахаар чинь хасах 1-ийг үрчгэндээ x, а-гаас уламжлахаар 1 d. Тэгэхээр энэ маань юу ч таарсан гэсэн чинь энийг би а-г орлуулсан. dx-ийн орнд юу тавих юм гэсэн чинь ийшээ хасныг авахаар хасах d авах гэсэн. Тэгэхээр y-ийн а-гаас интеграл авахаар чинь өөрөө л гарна тий. Тэгээд а-гийнхоо буцаад хасах x-ийг тавьж байгаа гэсэн үг шүү. За ингээд тэгвэл одоо дөрөвдөх нь x-ийн куб чинь зэрэгэн дээр 1-ийг нэмээд тэрэндээ хуваагаад өгчнөө. Тэгэхээр зөв хариу нь 4-ийн болохоороо b хариу юм байна. За 1-ийн v, 2-ийн а, 3-ийн г гэдэг c хариу юм биш. За дараа нь 12 дугаар бодлого. За энэ доотлын зайд бодноо. За энэ интегралыг бод гэж байна. За энийг ингээ харсан чи бүгдээрээ эндээс уламжлалсан чинь x квадратаас хань x нэмэх нь 1-дээс ингээ уламжлал сонирхсан чинь 2-ыг сасах 1 гэдэг энэ хүртэл дээр гарч. Тэгвэл бүгд энийг орлуулчих. X квадратаас хань нэмэх нэгийг а-г орлуулчих. Тэгээд хоёр талаас нь би одоо дифференциал авчи. Хоёр талд нь d үсэг тавьсан. Дифференциалд маань нэг талаас уламжлал тий. За эндээс уламжлахаар 2x, x уламжлал 1, тэгээ x үсгчээр авч учраас dx. А-гаас уламжлахаар 1, тэгээд d гэсэн үг тий. За одоо тэгвэл би энэ орлуулах юм маань бэлэн болчихлоо шүү дээ. За дээр нэмээд хилээ ингээд сольж болно. Би одоо энийг а-г орлуулсан шүү дээ. Би интегралаа бүгдийг а-гаар илэрхийлэх гэсэн чинь хилийн энэ 3 маань x-ээр байгаа. За тэгэхээр эндээс мөн орлуулад тавьж болно гэсэн үг шүү. За энэ жишээлбэл манай x нь 1 байх үед а нь хэд гэсэн үг вэ? Чи 1-ээс 1-ийг хасаад 0 гэхээр 1 гэвэр юм байна. Хэрвээ манай x нь 3 байвал а нь хэд юм бол 3 айн тавьчихаар 9-өөс 3-ыг сарчин 6, 6 дээр 1-ийг нэмэхээр 7. За тэгвэл би одоо нөгөө хил 1-ээс 3 гэжсэн маань 1-ээс 7-ш таарад 2x-ээс 1 dx гэдэг маань
D агуулж тоороод хуваар дарахмаар болохоор А гэсэн. За тэгэхээр энэ маань 1-ээс 7 хүртэл нэгийг бахана D. Нэг хунаа гэдэг бол L-ийн А гэсэн. Тэгээ хэл нь 1-ээс 7 хүртэл. За тэгэхээр А-гийн 7-ыг тавилаа. Хасах нь А-гийн 1-ийг тавилаа. Энэ 0 болоод манай хариу нь L-ийн 7 буюу R байна. За 13. За 13-ын дадал энэ зайд чинь нэг өгснэгтэн дээр байгаа. За 13-аас 15 дугаарын дадлага маань энэ хөвтлөөр явах юм байна. За тэгэхээр нэг багт харилцах магадлал нь P1 2 байхад 0.3 3 байхад 0.5. За хамгийн эхлээд P1-ийг олоорой гинэ. За тэгэхээр манайх энэ маань нийт магадлалынх нь нийлбэр буюу бүх боломжуудын нийлбэр нь нэгтэй тэнцвэх хэрэгтэй. Тэгээ 0.8 эндээс 1-ээс 0.8 асар 0.2 буюу эхний магадлал нь 0.2. За магадлалын дархлыг ашиглан математик дунджийг олоорой. Тэгэхээр би математик дунджийг болохдоо харгалзах x-ийг харгалзах магадлалаар үржүүллээ. x2-оо p-ээр үржүүллээ. x3-оо p3-оор тэд нэмэхээр манай математик дунджиж гарна. За гэтэл манай x1 маань 1 харгалзах магадлал тэр 0.2 болсон. 2 байх магадлал 0.3, 3 байх магадлал 0.5. За энэ бол манай математик дундаж. Тэгэхээр 0.2 дээр нэмэх нь 0.6, нэмэх нь 1.5. Тэгэхээр 0.8 дээр 1.5 нэмэхээр 2.3 гэсэн. За тэгэхээр математик дунд чинь 2.3. За 15 нь болохоор дисперсийг болоорой гэж. За бүгдээр дисперсийг яаж болдог вэ гэсэн чинь x квадратынхаа математик дунджаасаа математик дунджийнхаа квадратыг хасаад өгч байна. За тэгэхээр би одоо x квадратынхаа математик дунджийг яаж олох вэ гэсэн чинь x1-ийн квадратаа p1-ээр үржүүлээд x2-ийн квадратаа p2-оор үржүүлээд x3-ийн квадратаа p3-оор үржүүлээд нэмчихнэ. Тэгэхээр x1 маань 1 байх шүү дээ. Тэгэхээр 1-ийн квадратыг 0.2-оор үржүүлээд 2-ийн квадратыг 0.3-оор үржүүлээд 3-ийн квадратыг 0.5-аар үржүүлээд өгч байна. Тэгэхээр 0.2 болоод 4-ийг үрчгэнэ. Тэгэхээр 1.2, 9-ийг үрчнэхээр нэмэх нь 4.5. За хооронд нэмэхээр 1.4 дээр 4.5-ыг нэмэхээр 5.9. За энэ бол манай x квадратын математик дундаж. За одоо тэгвэл би 5.9 гээд болцсон. Математик дундаж 2.3 гээд болцсон юм чинь 2.3-ын квадратыг хасаад өгч байна. Тэгэхээр эндээс 5.9-өөс нь 2.3-ын квадрат буюу 23-ын квадрат маань 529. За 3 9 6 6 5. За тэгэхээр 4 2 тэгээ 529 зүг байна. 529. За тэгэхээр одоо манай хариу нь 5.9-өөс 529-ыг хассан ялгарх нь шүү дээ. 1 энэ чинь 8-аас 2-аас гарч 6 буюу 0.61 юм биш үү. Тэгэхээр манай хариу нь C. За 16 дугаар бодлого нь. За бидэрт Z W гэсэн хоёр комплекстэй өгсөн байна. 3-ыг үрчин Z-ээс нь W. Тэгэхээр 3-ыг үрчин Z нэг дээр нэмэх нь А болоод хасах нь W нь 2-оос нь 5. За 3-оор тэгэхээр 3 дээр нэмэх нь 3i. Хасхаа задлахаар хас 2 дээр нэмэх нь 5i. Энэ хоёрыг нэмэхээр 1 дээр нэмэх нь 8i буюу манай зөв хариу бий байна. За 17. За дараах тоонуудын бод хурам хэсгийг зөв болсон хариу болоорой гэж. За тэгэхээр жишээл энийг харъя. Энэ Z тэнцүү ер нь x дээр нэмэх нь y гэсэн комплекс тооны бодит хэсэг гэж юу хэлэх вэ гэхээр x нэлээд байгаа. За манай энэ комплекс тооны хурам хэсэг нь болохоор y өмнөх коэффициент буюу y хэлээд байгаа. За тэгвэл одоо эндээс бүгдээр харъя те. За дараах тоонд гэдэг нь энэ тоонууд байгаа шүү дээ. За 2 гэсэн тооны бодит хэсэг нь бол 2-оо, хурам гэсэн 3-аа зүг байна. За энэ болохоор бодит хэсэг нь 3-ыг авч юм биш үү? Бодит хэсэг нь 2, хурам гэсэн 3 гэхээр зүг байна. Бодит хэсэг нь 2, хурам гэсэн 3-ын зүг байна. За дараа нь 5 гэсэн тооны бодит хэсэг нь 5,
Хуурам хэсэг нь А явахгүй юм чи 0 гэсэн үг шүү дээ. За энэ зөв байна. За дараагийн ярмаас зөв байна. За сүүлийнхнээс зөв байна. За дараа нь 7А гэсэн тоо нь бодит хэсэг байхгүй. Сул тоо А-яас өөр сул тоо байхгүй тий. А-ийн өмнө X гэсэн хэсэг байхгүй тий. Тэгэхээр энэ бол 0, хуурам гэсэн 7 гэдэг нь зөв. За энд бас 0,7 зөв байна. Нөгөөх нь зөв байна. За одоо сүүлийн хараал ялахында бүгд тэгвэл за энэ тооны А маань ямар тоо гэж өглөөнд нэрээ. За Аага бодит юм уу хурам гэдгээ өгөөгүй маань. Гэхдээ би бол хурам байх гэж бодит байх гэж чинь А дэрийн хүн 3-аас асах нь 2 А одоо бодит тоо гэж өгсөн байх. Хэрвээ А нь комплекс бол дахиад би бодит хурам гэж ялах шүү дээ. Тэгэхээр энэ А бол бодит хэсэг гэж өгөх гэжсэн баха гэж бодож байна. Тэгэхээр бодит хэсэг маань А дээр нэмэх нь 3, хуурам хэсэг нь хас 2 гэж байх хэрэгтэй. За тэгэхээр манайх энд яасан гэсэн энд бодит хэсэг нь А дээр 3, хуурам хэсэг нь хас 2 ам чинь хасах байх хэрэгтэй байсан. Тэгэхээр энд байгаа юм шүү дээ. Зөв хариу нь А дээр 3 ба хас 2 гээд C хариу байна. За 18 дугаар энэ функцийн нэг тогтворчлтын цэг нэг тогтворчлтын цэг гэж өгүүлж байгаа гэсэн. За манай функц маань ийм билээ гэж дээ. Тэгвэл налт маань энд ирээд яг x-тэй параллел болонтой энэ бол тогтворчлтын цэг, энэ бас тогтворчлтын цэг гэсэн үг. Тэгэхээр манай экстремийн цэгүүд нь тогтворчлтын цэг болох юм байна тий. За тэгэхээр юутай ч гэсэн уламжлаваад тэгэхээр 6x квадрат хасах нь А гүч нь x квадрат манай 2x хасах нь b гүч нь x уламжлал 1. Ингээд ихтэй тэнцүүлсэн чинь манай гарч байгаа цэг нь тогтворчлтын цэг буюу одоо нэг нь ингээ өгсөн байна. Ийм байх А B утгыг бол гинэ. Тэгэхээр би юу гэсэн үг хэрэг энд x-ийн хооронд хасах нэгийг тавихад 0 гарна гэсэн үг. Тэгээ нэг техникэл гарч байгаа том чинь нэг хасах нэгийг орлуулахад за 6 гүрч 1 хасах нь 2 А гүрч нь x-ийн хооронд хасах нэг хасах нь B. Тэгсэн чинь 15 гарч байгаа юм. Өөрөөр хасах нэгийг тавихад 15 гарч байна. Тэгэхээр 6 дээр нэмэх нь 2 агаас нь B тэнцүү 15. Тэгэхээр 2 агаас нь B тэнцүү 15-аас 6-аар 9. За хоёрдугаар манай тогтворчлтын цэг гэж болж байна. Энэ мөрийн цэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд орлуулахад бас бийтэх хэрэгтэй. Анхныхтаа хасах нэгийг тавилаа. За тэгэхэд би буруу ярьсан шүү. Хасах нэгийг орлуулахад 0 хэвээр буюу x нь хасах нэгийг орлоход 0 шүү. Энэ 0. Доктор эндээ орлоход тэг гэсэн үг шүү дээ. Уламжлаваад тэгтэн тэгэхэд гарч байгаа том чи x-ийг орлуулахад 0 гарна гэсэн. За x-ийг орлоход тэг гарна. Тэгэхээр энэ тэг буюу эндээс b-гээс хасах нь 2а зээш гарч энэ 6-тай тэнцүү. За нөгөө талаас хасах нэг маань энэ дээр орж байгаа учраас хасах нэгийг тавилаа. Хасах нэгийг тавилаа. Тэгсэн чи энэ маань 15 гарна гэсэн. Урбал энэ цэгийн нэг оршно охир эрг нь 15 гарна. Энэ хоёроос бүгдээрээ А-ыг олох хэрэгтэй. За тэгэхээр эндээс харгалзаа энд чи хасах А дээр B нэмсэн энэ ч нэмэх 3. 15-аас 3x гарчин 12. За ийм байх А-ыг болно гинэ. За нэрийг хооронд ингээ хасчих. Тэгэхээр хасгаар B-нүд нь хураагдаад хас 2-аас хасах гэхээр хасгаа 6-аас нь 12 чин хасах 6. Эндээс манай А нь бол 6. За А-гийн хонд одоо 6-г орлуулъя. Энд ингээд 6-г тавихаар хасах 6 дээр B-г тавьсан 12 буюу 12 дээр 6 нэмэхээр 18. Тэгэхээр энэ маань 6 болон нэмэх 18 гээд зөв хариу байна. За 19. За энэ тэнцвэр шиг бодох юм бүгд. За бүгдээрээ логарифм 3 суурьтай тий. За 3 суурьтай. Дээр нь би ингэж бодлоо. Логарифм А суурьтай x гэдэг бол суурийн солиул нэгийг баах нь b суурьтай А. Ингээд суурь солиулдаг. За тэгэхээр манайх бүгдээрээ 3 суурьтай. Гэхдээ хүртэр дээр хашил бүгд ижил суурьтай болохоор гоошоос эхлээд ижил суурьтай болгоод эмэгтгэжээ. Тэгэхээр би нэг яах ч юм гэхээр нэгийг хуваах нь логарифм 3-тай x гэдэг маань нэгийг хүрчэн логарифм x суурьтай 3 болж байгаа. Нот маань 2-ыг хүрчэн мөн 9 суурьтай x маань хүртэр дээр гараад логарифм x суурьтай 9. Энэ маань логарифм x суурьтай 27 8-аас их юм байна. За одоо энэ бүгдээр ахнач логарифм x суурьтай 3
нэмэх нь 2-ийн хүчин 9 маань 3-ийн квадрат. За манай 27 маань болохоор 3-ийн куб. За тэгэхээр логарифмын чинаар 2 маань урагшаа үржигдэнэ, 8 маань урагшаа үржигдэнэ. Тэгэхээр эндээс логарифм x уртаа 3 нэмэх нь 2 урагшаа үржихэд 4-ийн хүчин логарифм x уртаа 3 урагшаа гарлаа логарифм x уртаа 3. За хооронд нь нэмчихээр энэ маань 1 дээр 4-ийг нэмээ 5, 5 дээр 3-ыг нэмэхээр 8. Тэгэхээр 8-ыг үржихэд логарифм x уртаа 3 маань 8-аас их. За одоо 2 талын 8 тооч x уртаа 3 нь 1-ээс их гэдэг. За одоо суурь солиод ижлэхээр өгсөн ч болно. Эсвэл би яг нэг x суурьтай чигээр нь бодчихъя. За яг нэр нь тоон суурьт болсон илүү амар. За суурийн болохоор 1-ийг ухаан логарифм 3-тай x гээд хасах 1. Тэгээс их. За ижлэхээр өгөхөөр 1-ээс хан логарифм 3-тай x-ийг хуваах нь логарифм 3-тай x нь тэгээс ихээ гэсэн үг. За тэгээд энийг орлуулад интервалчий. Гэхдээ ер нь бол x хөрөөр бодсон илүү давчхан байх шүү заяа. За тэрүүгээр нь бас бодчихъя. 3-тай x-ийг а-г орлуулчихаар 1-ээс хан а-г хуваах нь а тэгээс их. За нэг а-г хувьд интервал дээ. Тэгэхээр би тус бүрийг ингээд ихтэй тэнцвэрлээ. Тэгэхээр эндээс а тэнцвэнийг за тоончлон дээр а хуваар дээрээс гарсан чинь 0 гарна. За нөгөө шийд маань 1 их буй тэнцвэр чинь энэ. За тоо аваад орлуулж болж байна. Би эндээс шийд 2-ыг авъя л да. 1-ээс 2-ыг хасгаар хасах гарч ийн 2 туалаа нэмэх. Тэгэхээр хасгыг нэмэх тухаар хасах, нэмэх, хасах. За тэгээс хийг авнаа гэхээр энийг авах гэсэн. За энэ маань манай а гэсэн. Тэгэхээр а нь 0-оос их 1-ээс бага. Тэгэхээр би одоо а-гаар юу авсан гэсэн чинь логарифм 3-тай x авсан. 3-тай x нь 0-оос 1 явах гэсэн ийм төсөөлж байгаа. За тэгвэл одоо 0-ийнхаа би 3 суртаа 3-аар үржүүлнэ. 3-тай 3 маань 1 гэсэн үг шүү дээ. 1-ээр үржүүлж байгаа юм чинь хэсэгдэж маань хэвээрээ л 1-ийг үржих нь логарифм 3-тай 3. За 0-өө зэрэглэл оруулж. Тэгэхээр энэ чинь логарифм 3-тай 3-ийн 0 зэрэгт логарифм 3-тай x. За энэ болохоор логарифм 3-тай 3. За логарифм 3-аа хахаар 3-ийн 0 зэрэгт 1 энд x энд маань болохоор 3 болчихно гэсэн үг. За тэгэхээр эндээс манай шийд нь 1-ээс 3 орно. Буюу 1 нь орохгүй. 3 нь болохоор орно гэсэн үг. Тэгэхээр 1-ээс 3 орно буюу энэ а байх нэ. За одоо сүүлчийн 2 утга. За шүрүүг чулуун ба абсцисс нэгтгэхээр огтлцох. За тэгэхээр манайхын доош харсан парабол энэ зэгт ингээд шүрүүг чулуун татсан. За тэгээд К цэгийг дайрсан О гэс тэнглэгтэй параллел шулуун О гэс тэнглэгийг ийм зэгт ингээ огтлсон. За ийм бодлого юм шүү. За би тэгшлээ бичиж манай f(x)-ийн график маань болохоор юу гэж ингэсэн чинь хасах x квадратээр нэмэх нь 6x хасах нь 5. За тэгэхээр одоо эндээс явах гэсэн чинь шулуун абсцисс тэнглэхдээ цэгээр огтлцдог бол бүгд шинэ хар өнгөтэй гуршинтал баг болгоно. Тэгэхээр надад ямс ихлэ шүрүүг чулуун маань хэрэгтэй юм те. Энэ мөрийн К нь 2 3 гэсэн зэгт татсан гэсэн. 2 ба 3 гэсэн координаттай зэгт татсан. За тэгэхээр надад налт маань хэрэгтэй байна. Уламжлахаар хас 2x нэмэх нь 6 болчихно. Уламжлалтаа бүгдээр 2 гэсэн цэгээ орлуулчихна. X нь 2 юм чинь те. Тэгэхээр хас 4 дээр нэмэх нь 6 буюу налт маань 2 юм. Тэгэхээр шүрүүг чулуунаа бичнэхээр би одоо яах вэ гэсэн чинь 2 3 гэсэн зэгт татсан налт нь 2 байдаг шүрүүг чулууныг бичнэ гэхээр бүгдээрээ y-гээсээ y-гээр хасаад нөгөө цэгийн координатыг x-ээс x-ээсээд налтаа энэ тавьчих. Тэгэхээр манай шүрүүг чулуун маань 2x-ээс хасах 4 хасах 3 хойш гарахаар байна. Тэгэхээр y тэнцүү 2x-ээс хасах 1 гэдэг ийм шулуун байна. За тэгэхээр 2x-ээс хасах 1 гэдэг шулуун маань энэ шулуун гэсэн. За тэгээд одоо бүгдээрэнд чинь дайрсан энэ гурвалжны тал ба шүү дээ. К, Л энэ гурвалжны тал байна. За тэгэхээр одоо эндээс бүгдээр яах вэ гэсэн чинь К, Л гэж нэг хэлж байгаа юм шүү дээ. К, Л энэ гурвалжны тал ба шүү. За тэгэхээр одоо бүгдээрээ К ингээд даашаа болох энэ хоёр. Сая бүгд нэг шулуунаа олцсон.
2x-с 1 гэдэг. Y тэнцүү 2x-с 1. Тэгэхээр би тэглэг хөтлж байгаа цэгийг олохын тулд y-ийн оронд хийг тавихаар 2x-с 1 буюу x нь 2-1 гэсэн энэ цэг татсан юм байна. 2-1. За тэгэхээр одоо надад хамгийн ихдээ энэ гурван талбай бол гэсэн юм байна шүү дээ. К тийм цэгэр өнгөтэй. За тэр гурван талбай олноо. За энэ зандалч. Тэр К-ил ийм гурван талбай гэдэг бол суурь нь энэ зайг өндрөөшлөд өндөр нь юу гэсэн манай К-ийн 2 дахь координат 3. Суурь нь юу гэсэн энэ зай нь 2. Тэндээсээ бүгд нь 2-1-ийг хасаад өгч байна. Тэгэхээр суурь нь 2-оос 2-1, өндөр нь 3, тэгээ 2 тавахаар манай гурван талбай гарах. За энэ маань 2-ны 3 болоод 3-аар үржүүлээд 2 тавьчихна. 2 нь доошо үржигдээд 4-ний 9 гарах юм шиг. Манай талбай 4-ний 9. За одоо энэ гурван талбай 4-ний 9 шүү зэ. За одоо будагцын хэсэг талбай болох. Будагцын хэсэг талбайг олоход бүгд яах юм гэсэн чинь энэ цэнхэр өнгөтэй. За нэг адилтгач одоо манайхаар бол бинтэн шар өнгөр бодож. Энэ шар өнгөтэй талбайг болоод хасчул будагцын хэсэг гарна те. За одоо шар өнгөтэй хэсгийн талбайг бүгд яаж болох гэсэн чинь интеграл хил нь хаанаас хартлаа гэсэн чинь хөлцөөс 1-ээс 2 хүртэл x нь 1-ээс 2 хүртэл яг энэ үе дээр орж байгаа функц нь манай энэ юу парабол. За парабол нь хасах x квадрат нэмэх нь 6x нь 5 а доор орж байгаа нь болохоор энэ тэглэг. Дээгүүрээ парабол доогороо энэ тэглэг. Уралт гэсэн тэглэгээр хашигдсан. Тэгээд энэ интегралыг батгаар манай тэр шар өнгөтэй төрсөн талбай гарна. За одоо интегралаа батнаа. Тэгэхээр эндээс хасах x кубыг хуваах нь 3, нэмэх нь чинь 6x багш. 6 30 x-ийн квадратыг хуваах нь 2, 5-аас интегралахаар 5x. Хил нь 1-ээс 2 хүртэл. За тэгэхээр би энэ чинээс хасах 3-1-ийг хаалнаас харгалаа x-ийн куб хэрэгтэй дээд хилээ тавиад дараа нь доод хилээ тавиад хасчихна. За энэ хоёрыг хохоор 3-ыг 30 x квадрат нь дээд хилээ тавиад доод хилээ тавиад хасчихна. За энэ хасах 5-ыг чинь x дээд хилээсээ доод хилээ хасаад өгчнө. Тэгэхээр хасах 3-1 чинь 8-аас 1-ээс гарчин 7, нэмэх нь 4-өөс 1-ээс гарчин 3, хасах нь 5-ыг 31. Тэгэхээр энэ маань хасах 3-ны 7 дээр 9-ийг нэмлээ хасах нь 5. 9-өөс 5-ыг хасахаар 4 бүхэл 4-өөс 3-ны 7 хасаад өгч. Бишээ 3-аар өгөхөөр 12-оос 7 хасахаар 5. Тэгэхээр манай тэр шар өнгөтэй маань 3-ны 5 биш. Тэгвэл тэрийг хар хэсгийн талбайгаа олъегвол манай нөгөө 3 талбай 4-ээс гарсан шүү дээ. Эндээс тэр шар өнгөтэйгөө хасаад өгч. Тэгэхээр энд 3, энд 4 чинь 12-ны 27-оос хасах нь 20 буюу 12-ны 7 юм биш үү? За 12-ны 7 буюу энэ юм байна. Сая би яасан бэ гэсэн чинь энэ 3-ны талбайгаас энэ шар өнгөтэй хэсгийг хассаад энэ маань манай сүүлчийн баталгаа байсан тийм.